Өргөжлүүлэн энэ талаар дэлгэрэнгүй ярилцахаар бид студидээ гендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга энх баярыг ураад байна. Сайн байна уу та? Манай урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Орой минь хүргэе. Сайн байна уу та бүхэнд орой минь хүргэе. За тэгэхээр энэ удаагийн сонгуулиар парламентын танхимд өнгөрсөн жилүүдийг бодоход эмэгтэйчүүдийн байр суурь, эмэгтэйчүүдийн оролцоо нэлээд нэмэгдээ, олон эмэгтэй гишүүд нэмэгдэж тоо нэмэгдлээ шүү дээ. Тэгэхээр энэ нь олон улсын хувьтай гендерийн эрхтгч байдлын хувьтай улс төрийн оролцооны хувьтай харьцуулахад манай Монголын саяны сонгогдсон эмэгтэйчүүдийн мэн тоо хэр ахисан бол ямар үр дүн байгаа юм бол хангалттай хэмжээнд хүрсэн болов уу? За Монгол Улсын их хурлын 9 дахь удаагийн сонгуул шүү дээ, тий. Анх 126 гишүүнтэйгээр зохион байгуулагдаад 32 гишүүн эмэгтэй гишүүн сонгогдтлоо. Тэгэхээр энэ өөрөө парламентын нийт гишүүдийн 25.4%-ийг эзэлж байгаа. За Монгол Улсын парламентэд эзлэх эмэгтэйчүүдийн хувийн түүхэн дээд амжилт нь бол 17.1% байсан. За 17.1%-аараа бид нар 2024 оны 4 сарын байдлаар олон улсын парламентын хүрээлэнгээс гаргадаг судалгаагаар бол 190-ээс 190 улсаас 129 дугаар байранд байсан. За яг өнөөдрийн 129 гэдэг чинь маш хангалтгүй гэсэн үг шүү дээ, улс төрийн оролцоогоор. За одоо ингээд 25.4%-ийг бид нар ерөнхийдөө олон улсын парламентын хүрээлэнгийн мэдээ ерөнхийдөө сар болгоно ингээд шинжилэгддэг. Яагаад гэвэл дэлхийн улс орнуудын нөгөө сонгуул хийж байгаа хугацаа цаггүй, харилцаа адилгүй учраас эндээс хамаарат бидний өнөөдрийн 25.4 бол өнөөдрийн байдлаар бид нар 34 байраар урагшлаад 96 дугаар жагсаж байгаа. Энэ болцлыг тэгэхээр бас хангалтгүй л юм тий. Тэгэхээр 34 байр урагшлан гэдэг нь нэг удаагийн сонгуулиар бол бас баггүй ахицсахгүй юу? Гэхдээ мэдээж бид нар өмнө нь хангалтгүй байсан учраас энэ үзүүлэлт нөө ахицтай гэж харагдахгүй байгаа байх. Гэхдээ бол 34 байр урагшлаад ямар ч гэсэн 100-аас урагшаа орж ирж байгаа гэсэн үг. Гэхдээ 96-ад байна гэдэг нь хатуу ойлголт биш. Яагаад гэвэл 2024 онд бол дэлхийн 70 гаруй улсад сонгуул болж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бараг 30 гаруй нь үлдээд байна. За эдгээр зохион байгуулагдж байгаа улс орнуудад хэрвээ эмэгтэйчүүдийн хувь өндөр гараад ирэхэд 96 дахиад ухрах магадлалтай. Хэрвээ эмэгтэйчүүдийн квот нь урагшлахгүй бол 96 дахиад урагшлах эхний байдлаар болцлоо хангацсан байгаа 96 дараа байх магадлалтай гэсэн үг. Тэгэхээр ямар ч гэсэн 25.4% бид нар түүхэн дээд амжилтыг эвдсэн. Энэ нь ахиц гарсан. За тэгвэл зүгээр л энэ нөгөө ингээд эмэгтэйчүүд системийг өөрчлөөгүй зүгээр эмэгтэйчүүд ингээд арт хүмүүс хонгоо гаргацсан гэж бид нар нэг талаасаа харж байгаа байх. Нөгөө талаасаа бид нар энэ дээр бодлогын эрх зүйн шинжилэлт хийж энэ бүх өөрчлөлтийг бий болгож чадсан. Яагаад вэ гэвэл та харж байгаа 78 тойрог дээр 48 чинь чагсаалтаар. Гэтэл 78 нь гишүүн тойрогоос гарахад өнөөдөр нийт 19 нам эслийн эмэгтэйчүүд нэр дэвшгэд тойрогоос 8 эмэгтэй сонгогдсон. 32-ын чинь 8 эмэгтэй байхгүй. Гэтэл 24 нь чагсаалтаар орж ирж байгаа. Энэ дээр хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээр нь бид нар сонгуулийн системийг холимог буюу тойрогоор чагсаалтаар. Жагсаалт дээрээ бид нар зүгээр жагсаалт хийгээгүй байхгүй. Жагсаалтаа эрэгтэй эмэгтэй сөүлжүүлж чадсан. Их хүчилсэн байх нь тий. Бүр эрэгтэй эмэгтэй сөүлжлүүлжээж 24 нэгийг харьцан нэг болгожээж энэ 24 эмэгтэй орж ирж байгаа. Хоёрдугаар бид нар энэ эрх зүйн шинжилгээний хувьд хийчихсэн амжилт нь гендерийн квотыг 20-30% хүргэсэн. Тэгжээч өнөөдөр 30% босго давуулж иж намууд нэр дэвшүүлсэн. Ингээд тойрогоос 8 эмэгтэй, чагсаалтаар 24 буюу нийт 32 эмэгтэй. Тэгэхээр системийн шинжилэл ер нь цаашид пропорционал систем буюу холимог систем өөрөө эмэгтэйчүүдэд хүн амын бүлгийн төлөөллүүдийг орж ирэхэд улсын хурлын сонгуулийн тогтолцоонд бол маш чухал ээлтэй байсан гэдгийг бол шууд нотолж харагдахаар байна. Тэгэхээр ер нь гадна байдлаасаа харахад бол эмэгтэй гишүүд сонгогдоод байдаг. Яг цаашдаа дахиад хийх юм зөндөө байгаа юм тий. Тэгэхээр одоо шинэ гишүүд мань тангараа өргөөд ойрын өдрүүдэд бол төрийн томилгоо явагдана. Энэ үед эмэгтэйчүүдийн квот ямар байх нь зүйтэй гэж ер нь үзэж байгаа вэ? За улсын хурлын мэдээж 25.4% болж байгаа нь юм бол нөгөө хууль тогтоох дэд байгууллагын түвшин гендерийн квотын асуудал яригдчихэж байгаа. За одоо гүйцэтгэх засаглал буюу их хурлын сонгуулийн дараа засгийн газар эмхлэн байгуулагдах хэвээр одоо яг байгуулагдах процесс үргэлжилж байгаа шүү. За тэгвэл засгийн газар гендерийн квотыг ярина. За энэ маань гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийн 11-1 дээр хийж байгаа. Засгийн газрын сайд, дэд сайд аймаг нийслэлийн засаг дарга, хурлын дарга нар те өөрөөр хэлбэл энэ томилогдож байгаа албан тушаалтнуудад хамгийн багадаа хүйсийн 15% төлөөллийг хангана гэж байна. Олон улсын жишээ байх нь тийм. Үгүй манай хуулийн заалт хуулийн Монгол улсын үндсэн хуулиас гадна гендерийн хууль гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ гендерийн хуулийн гендерийн квотыг засгийн газрын томилгоон дээр анхаарна гэсэн үг. За тэгвэл бид нар өмнөх засгийн газар дээр ямар байсан гэдэг ингээ харъя л та тий. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн одоо мэдээгээр юм уу 24 оны 1 сарын
одоо байдлаар те статистик манай гендерийн хорооноос тайлан авдаг мэдээлэлээр харахад бол Монгол Улсын засгийн газар 22 сайдтай байсан. Тэрний 3 нь эмэгтэй байсан. 19 эрэгтэй байсан. Энэ өөрөө 13.6%-ийг хангаж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө босго буюу 15% хамгийн багаасаа бага юм тийм. Одоо хамгийн бага босгыг даваагүй буюу гендерийн квотыг шууд хангаагүй гэж орчиж байгаа байхгүй сайд нарын хувьд. За дэд сайд 3 байсан. Мөн гендерийн квотыг хангаагүй 15% өгөхгүй. Тэгэхээр хамгийн багадаа 4 сайд байгаас 22-д бол 4 сайд дэжж хангагдаж орж байгаа. За агент төрийн нарийн бичгийн дарга харин 16 яамны хувьд бол 5 төрийн нарийн бичгийн дарга болсон. Энэ бол хангагдаж орж ирж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл нэг. За тэгээд 100 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй засаг дарга томилсон. Өмнөх засгийн газрын үед те. Хурлын дарга нарын хувьд бол харьцангуй оглон байгаа. Ер нь 6 7 орчим байгаа хурлын дарга нар. Тэгээд засаг дарга орлогч эмэгтэй нар бол ингээд байж байгаа. За тэгэхээр хурал орон нутгийг бол бид нар орон нутгийн сонгуулийн дараах дахиад энэ гендерийн квота ярина гэсэн. Орон нутгийн сонгуультай нөгөө гендерийн квот чинь нэмэгдээгүй шүү дээ 20%-аар явж байгаа. Их хурлын сонгуулийн квотол зөвхөн нэмэгдүүлсэн байхгүй. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн өөрчлөлт бол хуулийн өөрчлөлт бол хийдэггүй гэсэн. Тэгэхээр одоо энэ тэргуунд засгийн газрын томилгооны түвшинд гендерийн квотыг бид нар хідэн сайд байхаас хамаарат гендерийнхаа квотыг хамгийн багадаа альны хүсийн төлөөлөл гэдэг нь одоо шууд ойлгомжтой эмэгтэйчүүд байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн томилгоо хамгийн багадаа 15%, түүнээс дээш байх нь л гэж харж. Тэгэхээр энэ амжилтыг энэ засгийн газар үлгэр жишээгээр харуулна гэж найдаж байгаа. Яагаад гэвэл бид нар олон улсын өмнө үр хүлээсэн Монгол улс нүүбийн гишүүн улс 2030 он доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжиж дуусгаад дэлхийн улсууд квота 50-50 хүрэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт одоо нэг л сонгуул үлдсэн. 24 оны сонгуулийг хийцэн. Ямар ч гэсэн парламент дэслэх эмэгтэйчүүдийн хувьд бид нар дэлхийн дундаж руу ойртуулсан. Дэлхийн дундаж 26.7. Манай 25.4. Азийн дундаж 21.3. Азийн дундажийг 4%-аар ахиулсан. Ямар ч гэсэн бүсээсээ бид гарцсан. Одоо дэлхийн дунджаар ахиулах асуудал бол их хурл бол ахиц хийцэн. За засгийн газар бас энэ дээр ахиц гарна гэж бодож байна. Тэгээ 28 оны сонгуулиар бид нар гендерийн квотыг 40% хэрэглэнэ. Тэгээ ганц л сонгуул үлдэнэ 30 онд тэгэл Монгол бас үнэлгээгээ гаргана да. Тэгэхээр улс төрийн квотод одоо энэ томилгоогоор эмэгтэйчүүдийг сонгосноор ямар эерэг үр нөлөө үзүүлэх вэ? Ер нь аль ингэдэг нөгөө одоо юу гэдэг эмэгтэйчүүдийг сонгохоор ч юм уу эрэгтэйчүүдийг сонгохоор ч юм уу ингээл бүх юм сайхан болчихноо, алихгүй болчихноо, шудраг бас бий болчихноо гэдэг асуудлуудыг нотлсон дэлхийн нийтэд тийм судалгаа бол байхгүй. Энэ өөрөө зам ёсны бөгөөд хууль ёсны бөгөөд практик гэсэн 3 шаардлага байдаг. За ер нь яагаад эмэгтэйчүүдийг бид нар заавал шийдвэр гаргах төвшөнд оруулах шаардлага хэрэгтэй байгаа гэдэг зам ёсны шаардлага нь бол өнөөдөр бид нар Монгол улсын хүн ам 50-50% төрж байгаа. 50-50% ажил хүчний оролцоо улс орны эдийн засгийн хүчилд хамтаараа хувь нэмрээ оруулж байгаа. Ялгаагүй сонгуульд оролцож байгаа нийт эрэгтэй эмэгтэйчүүдийн тоо бас л ялгаагүй адилхан байна. Тэгээд энэ эмэгтэйчүүд үр шим хүртэхтэр яагаад 30% ч хүрэхгүй байгаа юм бэ? Томилгооны асуудал байгаа байхгүй. Ер нь шийдвэр гаргах төвшин томилго, албан тушаал эрхлэх, ажил албан тушаалын хувьд карьер өсөх гэдэг. Энэ бол жамсны шаардлага байна. Дээр нь эрэгтэй эмэгтэй хүүс гэдэг асуудал, хүүсийнхаа нүдээр харах асуудал. Хууль ёсны шаардлага манай үндсэн хууль байгаа шүү дээ. Тэгээ гендерийн хууль байгаа. Хүүсийн харьцаа 50-50. Ямар нэгэн хүүс харахгүй бол 40-аар харьцааг барина гэдэг. Хууль ёсны шаардлага нь. Тэгвэл практик шаардлага нь юу байгаа юм те? Яагаад өнөөдөр Монгол улсын 51% болсон эмэгтэйчүүдийн эрхийг хангахад 87%-аар эрэгтэйчүүдийн нүдээр шийдвэр гарч байгаа юм. Ингээл ингээд асуудал яригдана те. Тэгэхээр энэ удаагийн парламент тоосон хэрэг дахиад буцаад эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа 25.4 гэдэг чинь ер нь бол буцаагаад нийт гишүүдийнхаа 25.4 тэгээд бараг 70 гаруй хувь бараг 80 орчим хувь чинь дахиад эрэгтэйчүүд. Гэхдээ дахиад нөгөө 90 гаруй гишүүд байгаа шүү дээ те. 25 126 гэдэг чинь те. Тэгэл бас л нэлээд тарцсангүй өндөр байгаа байхгүй. Ер нь бол эрэгтэй хүүсийн хувь эзлэх хувь бол. Тэгэхээр яг манай монголчуудын ер нь гендерийн хэвшмэл ойлголтыг бас эвдэнэ гэсэн үг байх юм байна тий. Тэгэхээр өмнөх парламентэд бол эмэгтэй гишүүд бол харьцангуй одоо байгаас бага байсан. Тэгээ дээрэс нь тэд нийгмийн эмзэг асуудалд ер нь байр сууриа нэг илэрхийлдэггүй, үг дуугардаггүй гэж их шүүмжилдэг байсан шүү дээ. Тэгэхээр энэ асуудал нь одоо эмэгтэйчүүдийн хүүсийн хувьд бага сонгогдсонтой холбоотой байна уу? Яагаад тэд дуу хоолойгоо яг эрчүүдтэйг энэ зэрэгцээд хүргэж чадахгүй гэж шүүмжлэлд өртсөн юм бол? За нэгдүгüүрт нь эмэгтэйчүүд цөөхөн байна. Хоёрдугаарт нь улсын их хурлд асуудлыг тодорхой хаалт хийж тодорхой асуудлыг бүлгээрээ аваад орох тэр боломж нь бол байхгүй байсан. 13 эмэгтэйг болвол юу гэдэг 63 одоо эрэгтэйтэй ингээ харьцуулахад асуудлуудыг аваад орж байгаа ч гэсэн байнгын орон дээр санал нь дутж байна. Нэгдсэн дээр санал нь дутж байна тий асуудлууд. Түүнээс биш эмэгтэйчүүд ажлыг хийсээр л байгаа. Энийг яаж нотлох вэ гэхээр
гендрийн үндэсний хорооноос 2012, 2016, 2020 онд сонгогдсон нийтдээ нэг 30 гаруй эмэгтэйчүүдийн дангаараа болон эмэгтэйчүүдийн бүлгээр дамжуулж хийсэн одоо үйл ажиллагаанд нь бид нар хууль эрх зүйн одоо яг хууль тогтоох шийдвэрт нь гаргасан үйл ажиллагаанд нь гендрийн мониторинг хийсэн. Тэгээ ингээд мониторинг хийхэд энэ 12 жилийн хугацаанд эмэгтэйчүүд дангаар болон бүлгэрээ 126 хуулийг санаачилж энэний 51 орчим хувь нь батлагдаж 3 хууль дутмын нэг нь Монгол гэр бүл өрх бүрийн хаалгаар ордог нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ажил эрхлэлт, сургууль боловсрал, цэцэрлэг сургууль, цайлан, тэтгэр хэмжтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрамж асаргааны асуудлуудад бол яг нөгөө өдөр тутмын амьдралынх нь хэрэгцээг хангадаг тэр асуудалт эмэгтэйчүүд санаачилж батлуулсан байдаг. Тэгэхээр 126 хууль нь одоо бусад эрчүүдийнхаа гэх юм уу эрэгтэй гишүүдийнхаа санаачилсан хуультай харьцуулахад одоо тооны хувьд хэмжээ нь хэд байсан юм бэ? Тэрийг нь бол нөгөө бид нар ерөөсөө нөгөө шүүж үзээгүй. Тэр чинь нөгөө бэлэн тоонууд байгаа штэ тий. Яг эмэгтэйчүүд дангаараа болоод бүлгэрээ хамтарч санаачилсан хуулиудыг нь бид нар шүүж үзэж байгаа байхгүй. Мэдээж яг таны хэлж байгаа том харьцуулсан дотоо харьцуулахад нийт парламентээр баталсан тоо энэ төр бол өндөрлөл гарна л та. Тэгэхээр эмэгтэйчүүдийн бүлэг болоод эмэгтэйчүүд маань бас чимээгүй ажиллаа хийдэг. Тэгээд маш том нийгмийн харилцааны сур хуулиуд дээр дандаа ажлын хэсгийг ахалж ажилладаг. Тэгээд тэр нь зүгээр л нэг тодорхой салбарыг юм уу бүлийг оруулж ирээд зөвшөлтөд ордог хууль биш юм байлээ. Яг эмэгтэй гишүүдтэй ярилцаад асуудлыг ингээд сонсоход бол юу гэж ярьдаг вэ гэхээр бид нар нийгмийн суур хуулиудтай нийгмийн даатгалын багц хөдөлмөрийн хууль, эрүүл мэндийн тухай, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн тухай энэ зүгээр батлагдчихдаг хууль биш шүү дээ. Ажил олгогчтой холбоог сонсно, үйлдвэрчингээ сонсно, иргэдийгээ сонсно, салбаруудыг сонсно, салбар дундын уялдаагаар хуулиар гүйцэтгэх чиглэлүүдийг сонсно. Тэгээд дахин бид нар энэ дээр ажлын хэсгүүд сууд. Тухайн хуулиуд айгу суур том хуулиуд байдаг учраас бид нарын тэнд зарцуулах цаг асар өндөр байдаг. Хагас бүтэнгүй цагийн хязгааргүй ажилдаг, чимээгүй л ажиллаа хийдэг, батлагдлаа гэхэд за нэг батлагдлаа гэдэг зураг ордог. Тэгээд нэг батлагдсан ажлын хэсгийнхэнтэй ордог. Их ажил маш их ажил өрнөдөг. Түүнээс биш зүгээр одоо юу гэдгийг терапийн татварын хөнгөлгээ яг тодорхой харилцааг зохицуулсан хуулиуд маш олон тооны хувьд айгүй олон юм шиг мөртлөө чанарын хувьд бол бүрцүүлэхээ аргагүй. Тэгэхээр энэ хуулиуд дандаа эмэгтэйчүүдийн гараар ордог л гэж байгаа юм л та. Ялцчихгүй. Тэгэхээр ер нь манай улс төрийн намууд дотроо гендрийн эрхтгч байдлыг хэрхэн хангадаг юм бол ер нь энэ тал дээр арга хэмжээ авдаг болов. За одоо эрх зүйн шинжилгээний хувьд бол Монголын парламентыг бараг 5 парламент дамжсан улс төрийн намын хуулийг шинжилсэний хариулга 2023 оны 70 сард батлагдсан. Бид нар өнгөрсөн жилийн 70 сард улс төрийн намын хууль. За энэ бол одоо түүх эрх зүйн шинжилгээ болсон. Улс төрийн намыг бодлогын нам болж одоо төлөвшөх тэр бүх зохицуултуудыг энэ улс төрийн намын тухай хуулинд бол хийсэн. Энэ бол өмнөх парламентийн болон хэр түүхэн үр гүйцэтгэсэн. Энийг бас гендрийн үндэсний хороо онцолж байгаа. Яагаад онцолж байгаа вэ гэхээр гендрийн хуулийн 8 дугаар зүйлд улс төрийн нам гендрийн үндэсний хорон тайлан өгөх зохицуулт гэдэг байхгүй юу. Тэгээд тэр чинь цаанаа юу гэж байгаа вэ гэхээр улс төрийн намын шийдвэр гаргаад байгаа тэр эрх бүхий бүх байгууллагууд нь хүсээ харьцааг хангана гэдэг заалт. Улс төрийн намын тухай хуульд орсон. Өөрөөр хэлбэл намын шийдвэр удирдах зүйлээр гардаг бол, хилдээ ороогаар гардаг бол, бах хурлаар нь гардаг бол, их чуулганаар нь гардаг бол тэнд байж байгаа шийдвэр гаргаж байгаа этгээдүүд бүх хүсээ харьцаа 40-аар байна гэж байгаа юм. Тэгжээж тэрэн дотор томилгооны асуудал хийгдэх байхгүй. 40-арын төлөөлчин буцаад томилогдоход 3 эмэгтэй сууж ивэл 30 эрэгтэй сууж бол 30 эрэгтэй дотроос шүрдэн шүү дээ ер нь алтай. Тэгэхээр нөгөө намын удирдах дэд байгууллагуудын хүсээ харьцаа айгуу чухал. Дараа нь нам дотор бид нар гендрийн бүтэц байгуулах асуудлуудыг дээр дараа нь болохоор нам өөрөө гендрийн бодлогын баримтчигтай байх асуудал. Тэгээд дараа нь нам гендрийн үндэсний хороонд тайлан өгдөг. Тэгээд энэ тайланганд нь бид нар дүгнэлт тэгээ сонгуулийн өрөнхий хороонд хүргүүлэхээр сонгуулийн өрөнхий хороо яах ёстой вэ гэхээр тэр тайланг хангагдсан эсхийг нь хамарч төрийн санхүүжилт болгоод байгаа юм. Ийм том нэг өргөн хүрээтэй учир холбогдолтой заалтууд бол улс төрийн намын тухай хуулинд орсон гэсэн. Тэгээ эндээс би танд зүгээр нөгөө дахиц дэвшлийг нь 24 оны 1 сарын байдлаар хэлэхэд өнөөдөр улс төрийн парламентын судалтай 3 нам дээр бол бид нар бас сайн туршлага гаргахыг хичээж ажилласан. Олон улсын байгууллагууд ажилласан, иргэний бүхэл нийгмийн байгууллагын төлөөлөлд ажилласан. Тэгээ өнөөдрийн хамгийн сайн туршлага бол Монгол Ардын нам хялдын орооныхаа тэр гендрийн дэд хорог байгуулсан. За ардчилсан нам хүн нам бол гендрийн бодлогоо баталсан, 50 бодлогоо зарлсан. Тэгээ өнөөдөр энэ бол эхний алхмууд бол хийдэд эхэлсэн гэсэн үг. За одоо улсын хурлын сонгуул цаан байгуулагдсан. Одоо 6 сарын дотор яах ёстой юм бэхээр намууд улсын дэд шүүхэд бүртгэлтэй намууд намын тухай хуулийнхаа дагуу одоо миний хэлсэн шиг намын доторх удирдах дэд байгууллагуудынхаа хүсээ харьцааг одоо өөрчлөх 40-60 болгох ажлууд хийгдэх 6 сар. Тэгээд 25 оны 1 сарын 3 сарын 1-ний дотор манай тайлан гайруулна. Тэгэхээр энэ жил ер нь маш их ажлуудын эрхтгч байдаг. Ямар ч гэсэн нам руу бид нар
гендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх үйл ажиллагаа эхэлсэн гэсэн үг байхгүй. Тэгээд тодорхой акцууд гарч байгаа. Тэгэхээр энэ маань нөгөө урт хугацаанд улс төрийн намтай ажиллаад байгаа юм шиг мөртлөө нөгөө улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул, нөгөө шийдвэр гаргах төвшин эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд шууд нөгөө одоо хувь нэмрээ үзүүлэх юм өөрчлөлтүүд л гэж харж байна. Хяналт тавих маягийн болох нь шүү дээ, тий. За баярлалаа. Манай телевизийн урилгыг хүлээн авч ирж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Манай телевизэд гендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга инх баяр ирж мэдээлэл хүргэлээ. Өргөжлүүлээ та бүхэнд зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэх болно.